сайн байцгаана уу? Та өнөөдөр мэндийг хүргэе. Дэгийн мужик сургуулийн Морин хорын багш байна. За Морин хорын манай сургуульд дэгийн мужик байгуулагдаад 4 жил болж байна энэ жил. 4 жилийн хугацаанд анхан шат, дунд шат, дээд шат гэсэн юугаар сургалтаар хүүхдүүдийг сургаж байна. Ер нь Морин хорыг сурахад анх ерөөсөө барил бол хэцүү. Яагаад тэгэхээр Морин хорынхаа энэ утсан дээр дарахад янз бүр дардаг учраас энэ эвгүй дуурна. Тэрийг гой дуурахын тулд бол хүүхдэд анхан шатнаас нь эхлээд ноото хүүхдийнхаа одоо баримжаагаас болно. Жижиг хүүхд бол тий бага хэмжээний цохол яг анхан шатнаа бол 5-аас 6 бүтээлийг ноото харж тоглож сурна. Дунд шатнаасаа бол өшөө жоохон архина. Ингээд 3 дахь шат буюу дээд шатнаасаа одоо өөрөө цаашаа ноото хараад тоглоод бие даагаад явах тийм хэмжээнд л одоо манай сургалт явж байгаа. Тэгээд цаашаа хэдийн хэмжээгээр явна тэр бол тэр хүүхдийн л асуудал болно. За насны хувьд бол хязгаар байхгүй. 8 наснаас дэш хэн ч ирсэн болно. Нэг онцлог нь одоо ерөөсөө анхан шатнаасаа сургаж байгаа болохоор морин ерөөсөө тоглолтгүй байж болно. За манай хүүхд одоо тоглож чадах болов сурах болов үгүй болов эцэгчнэр бол их гайхдаг. Тэгээд яг сарын дараа ямар болох нь өөрсдөнд нь мэддэг. Тийм учраас морин урд та бүхнийг суралцах гэж байна.